Хүнс үдэж байгаа хөнгөлөөр яам онцгой байдлаар ирэхээ газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Увсан аймгийн Малчин сум бас зүүн говь сум дээр ажиллаж байна. Малчин сумын хувьд бол өвлжилтийн нөхцөл байдал бол бас хүндрэх төлөвтэй 28-аас 60 см-ийн зузаан цастай. Зарим даваагүй бол хаагдсан байдалтай байгаа юм байна. Тэгээд сумынхаа аюулгүй нөөцийг бол 12 сарын 20-ны хавцаа ингээд задлчихсан малчтад бол хүргэж өгж байгаа юм байна. Цаашдаа цагаагаар хүндрээд илүү нэмж засаарах юм бол нөхцөл байдал одоо бүрэн хүндрэх ийм магадлал бол байна. Тэгээд одоогоор бас хүйтний эрч одоо чангарч байгаатай холбоотой малын хоригдол бас тодорхой хэмжээгээр гарч байгаа газар дээр ажиллах юм байна. Тэгээд цаашдаа сумынхаа аюулгүй нөөцийг дуусгах юм бол одоо аймгийнхаа аюулгүй нөөцөд одоо нөөцөөс бас өвчтөй хичээлийг энд бол авч ирж одоо малчтад хүрхийн ажлуудыг бол зохион байгуулсан үүргийг одоо бидний зүгээс бол өглөө. Манай сумын хувьд энэ жил яг күйт бол харьцангуй гайгүй байна. Өнгөрсөн шөнөглөө 40 градустай хонж байна. За цасны зузаан бол тэгш газар нэг 28 см, бууж алганд бол 50-60 см тэрнээс ч илүү ийм байгаа. Манай 1-р огийнхны гол нүүдэлд сонгонтын даваа, өлийн давааны зам бол хаагдсан. За тэрийг одоо намар 11 сард бид нэр явж нэг гарах гэж чадаагүй. Манай сумд одоо тэр сая хүсэлтэд бид нар тавьсан. Энэ тэр зам харгуу гарах тийм нэг туулах чадвар сайтай тийм техник одоо олгож өгөх гэсэн тийм хүсэлтэд сая дэд сайт тавилаа. Манай аймгийн төвшөнд бол энэ жилийн хувьд бол өвлжид бол урд жилүүдийг бодоход одоо харьцангуй гайгүй. Зуншлаг бол ерөнхийдөө нийт нутгийн 90 орчим% нь бол одоо сайн. Одоо 10% орчим хувь нь бол одоо дунд зэргийн ийм байдалтайгаар одоо зуншлах одоо бий болж өвснөгөөний гарц бол энэ жилийн хувьд бол сайн гарсан. Тэгээд цасны зузааны хувьд бол зарим сумуудаар бол 20-оос одоо 60 см одоо цасны зузаантай иймэрхүү одоо өвлжилт болж байна. Ингээд цаашд бол энэ мал аж ахуйн одоо жил 5 жилтийг одоо эрсдэлгүй даван туулахын тулд одоо сумын аюулгүй нөөц, аман одоо малчтын одоо бэлтгэсэн нөөц одоо ямар төвшөнд байгааг одоо бид бүхэн бас газар дээр нь одоо үнэлтэйгөө тавьж байна. Зүүн говь сумын хувьд бол өнөөдрийн байдлаар зодын нэн эрсдэлтэй ийм одоо байгаа. Тэгээ одоо сая бид сумын онцгой комиссийг хуралдуулж за сумын онцгой комиссийн гишүүд болон засаг дараад бас тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч байна. За мөн аймгийн онцгой комиссд одоо бид зүүн говь сумын хувьд за малчтад өвс тэжээлийн асуудлыг нь бас аймгийн онцгой комиссд бас үүрэг чиглэл өгч тэжээл хүргэх за хөнгөлөлтөө өнөр одоо аймгийн нөөцөд бэлдсэн тэжээлийг хүргэх энэ асуудлыг бас газар дээр нь шийдвэрлэлээ. За өнөөдрийн хувьд бол зүүн говь сумын хувьд бол бас шөнөдөө 43 градусын ийм хүйтэн байна. За цасны зузаан бол бас нэг 15-аас 20 санж талтай ийм одоо байгаа учраас эдгүүдс тодорхой арга хэмжээнүүдийг авч ингэж ажиллалаа. За Увсан аймгийн зүүн говь сумд бол 2019 оны жилийн мал тоолгоор бол 142,496 толгой мал тоологдсон. Нийт бол 731 нэрхийн бол 2,809 хүн ам бол амьдарч байна. Эрүүл мэндийн төв болон тамган газрын ажилтнууд көдөө орон нутгад малчдаг эрэгт бол бензин тусны дэмжлэгийг мөн хүсэж байна.